За ингээд байгаа юм л да. Би ч одоо ард түмний дуу хоолой тий ард түмэн намайг одоо энэ тус ядангуяа баян онгорчууд хараа сууж байгаа. Би сая орон нутгаар яваад ирлээ. Тэгээд ингэж ярьж байгаа байхгүй юу? Бидний нөгөө нэг гаргаж байгаа юм улам хямдраад байдаг. Тухайн бол одоо малчлаас гарч байгаа зүйл. Авж байгаа юм болохоор үнд ороод байдаг. Хүмүүс чинь бас мэдчихэж шүү дээ. Дэлхийн зах зээлийн үн мөнийг мэддэг болчихжээ манайхан чинь. Хэвлэл мэдээлэл тэр интернет рүү ордог болцсон байна. Мэдээллийг авдаг болцсон байна. Манай хэлийн цаана эн чинь гурилч одоо нэг 400 500 төгрөг байна шүү дээ. Тэгэхээр бидний одоо гарч байгаа мах хэл нь одоо нэг хуушуурын үн өгөхгүй байна. 1000 төгрөг хүрхэ боллоо гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ засгийн газар ч одоо юу хийх ёстой юм? Эндээс гарч байгаа малчтаас гарч байгаа бүтээгдэхүүнийг үнэтэй болгож авж байгаа юм хямдхан болох ийм л зорилготой засгийн газар шүү дээ. Тэгээ юм асуугаар одоо асуухгүй юм? Ард хариулахгүй юм? Энд чинь ард түмэн асууж байгаа шүү дээ. Би асууж байгаа биш шүү дээ.